зүүн баруунжигүрээ солон дуудуулах халдвартнууд, зүлэг ногоон дэвжэнэ золбоо бадруулах аралтнууд, дээдсийн 9 хөлт цагаан сүлдэн нар зүв тойрч дэвих дээлтэй түмний хиймэрлэнда дэлхийд гайхуулах Монгол бөхөө. Гардын магнаа. Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Роял Стилүүцийн хамт олонны зүгээс бэлтгэн хүргэдэг ёс заншил өв уламжлалт дээдлийн уран дээр бэлтгэж буй Гард магны нэвтрүүлгийн маань цоошин дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр нэвтрүүлгийн маань зочин хамирт Өвөр хангай аймгийн зүүн баян улаан сумын хэрэг Алдрын спортын өрөө Апу компани өгөх Монгол улсын залуу начин Баян зуулын Цэдэн зодон мөрөлдсөн ирсэн байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайхан аварч байна. Сайхан аварч байна. За бэлтгэл сургууль сайн байна уу? Бэлтгэл сайхан байна. За бэлтгэлээ хэр хийж байна уу? Бэлтгэлээ гээл хийж байна. Хаагуур бэлтгэлээ хийж байна. Сая чинь карантинаар Өвөр хангай аймагта утагтаа очиж 2 сар гарны хугацаанд бэлтгэлээ хийж байгаад. Тэгээ саяхан ирсэн 98 он чинь. Өчигдөр нь сая яг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулаад агаар салхинд яг хувийн бэлтгэлээ бас нэлээд сайн хийж явах шиг байна те. Тий тэгээд хувьдаа зарим нь нутаг орн руугаа явж хийж байгаа, зарим нь гэртээ тэгэл энд л тэгэл хувийнхаа бэлтгэлийг базаагаад байж байна да. Одоо бол бас заал танхим нэгтдсэн бэлтгэл сургууль тэгээд бас арай хялбар болж шүү дээ те. Тэгж байна. Сая ч бүр карантинаар баг одоо нууцаар баг бэлтгэл хийхгүй л болохооргүй хэцүү байсан баг. Гэртээ нэг хэдэн гэр гантил тагаал. Тий. Хийж байсан баг те. Тэгээд сүлдээ өөр бархаан байгаа нутг руугаа явлаа шүү дээ. Бэлтгэл хийхгүй л хэцүү байна уу? Бэлтгэл хийхгүй нэг эхний 5 хоног сайхан идээ 5 хоног хэвтий да гэж бодоод тэгэл 5 хоног бас цаашгаа сунгаа явсан шүү дээ. Тэгэл за хэцүү юм байлээ хэртээ. Юуны урилгын хүлээн авч нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн танд бас баярлалаа. За баярлалаа. Манай нэвтрүүлгийг өв уламжлал ёс заншлаа дээдлийн уран дээр бэлтгэн хүргэж байгаа. За Монгол бөхчүүд, Монгол сайхан хангаар ирчүүдийг нэвтрүүлэгтээ урьж авчираад за амжилтынх нь алдан онооныхын талаар бас ярилцъя гэж боддог. Хоёулаа нэвтрүүлгийнхээ эхэнд бүр баг хүүхэд байсан. Наснаас нутаг орноос хамгийн анх бүхэд гараагаа эхэлжсэн дээр цаг байсан гэж ярэ гэж бодож байна л да. Та Өвөр хангай аймгийнхаа зүүн баян улаан сумдаа төрж өссөн үү? Тэгээ зүүн баян улаан сумдаа төрж өсөөд 10 жилийнхаа сургуулийг Өвөр хангай аймгийнхаа 1-р сургуульд 1-р 10 жилд 11 жилд сурч төгссөн. Тэгээ 10 жилийн хүүхэд байхасаа 9-10 дугаар ангийн хүүхэд байхасаа л бэлтгэл хийгээл бэлтгэл сургуульд хийгээл тэгэл анх барилдаж эхэлсэн дээ. Бүр хүүхэд байхасаа бүр төрөх цагаас эхлээл өөрийгөө бөхөөлнө гэж боддог байсан эсвэл бас нэг өөр хүнийг харж үлгэр дөөрөөл аваад бөхөөлъё гэж бодсон уу? Ер нь тэгэл нэг 5-6 настайгаасаа л мэдээ орсон цагаасаа л бөхөөлнө л гэж боддог байсан. Аав ээж хоёрч бөхөөлөх нь хүүгээ гэж ярьдаг байсан багаас. Тэгээд ерөөсөө л багийнхаа л ер нь бөхөөлнө л гэж зорж байсан юм шиг. Тий боддог байсан. Таны аав ээжийн талд ч бас хоёуланд нь бүхэн удам байдаг юм байлаа шүү дээ тий. Тэгэхээр тэр бас олон хүний өв уламжлал тэгээ дээрэс нь удам угсаагаа дамжаад дагаад бөхөөлхаас бол өөр бас замгүй л байсан баг л да. Анх ер нь хэдэн настайдаа зодог шуудаг хүмүүс бэлдэж байсан. За миний аав ээж ч хоёулаа бүхэн удамтай хоёр талаасаа. Аавын маань миний өвгөөгийн талд бол аймгийн Арслан Тавдорж улсын начин хайдаг. Эмээгийн талд маань бол одоо Монгол улсын зан Төмөрбаатарын Санчир гээд хүмүүс байна. Ээжийн талд бол одоо манай бас ээж миний эмээгийн сахнар нь аймгийн Хурц Арслангууд бор дэмчиг гээд хожирцсон яриад. Барийн алтан уяг гээд бас өвөл барилддаг байсан сайхан залуу байж байгаад бас 95 оны өндөр гэгээний Даншиг наадмаар мөнхөрд нарслангаар 6 давж өсгөдөр начин боллоод тэр намраа зайлал бурхан болцсон. Одоо урал харцаг юм шүү дээ тий. Тий одоо урал тий. Тэгээ тэр цолыг бас тэр намар нь бас хураацсан юм байлээ. Тэгээ тэр хураалгаснаас бас мдээгүй зайлууд болцсон. Тийм хүн байдаг. Тэгэхээр олон хүмүүсийн удам угсаа дамжиж төрсөн гэл яалтчгүй л одоо бүх гэдэг бол бас удам дагаж барилддаг тийм сайхан өв уламжлалтай зүйл байдаг юм шиг байна. Тэгэлгүй яах вэ? Манай ээжийн аавын талд бас өвөөгийн маань талд бас аймгийн улсын начин, улсын өсгөдөр начин Ширмэнгийн Батбаяг гэж хүн байна. Ер нь бол бүх олон манай удмынхаа чи ер нь нэлээд олон бүхтэй. Улсын золтон хүн хэд байна? Яг хамаатан сад аавын талд. За 3-4 байгаа ах шүү. Аавын тал, ээжийн тал гэдээ ярихаар тий нийлээд аймгийн золтой 5 хүн байгаа. Аймгийн золтой яг тоолж үзээгүй байна нэг
5 6 аймаг арслан байгаа бах. 5 6 аймгийн арслан. Тэгэхээр чинь баг тэгээ сумын солонгууд нь тий сумын солонгууд байна. Аймгийн бас начин хацаг солдоо өгчүүд ч байгаа. Тий. Тэгэхээр ер нь бол хоёр талаасаа л бүхэн удамтай ер нь олон сайхан өгчүүд байдаг. Таны нэг ярилцлагч уншижсэн чинь та ч морь үйдэг гэсэн юм хэлээ шүү дээ, тий. Морь үйдэг байж байгаа сумынхаа наадамд ирээд тэгээд цол аваад барилдах сонирхолтой болсон гэж сонсч байсан. Тэр талаараа та уучлал. Тэ 8 9 10 дугаар ингээ хөхөд 2008 9 10 оны үед морь үйдэг байсан. Тий. Хөдөө тэгэл адуун дотроосоо тэгэл аль нь сайхан өвтөг харагдсан барьж аваад үйчих штэ найз нөхдөдөө нийлээл. Тэгээд нэг 9 оны 100 наадмаар бас морио үйж очиод өөрөө сүрхэн барилдаанд барилд шүүгийн дөрвдүүлээд тэгээ морио бас уралдуулчаад өөр ангаа аймагтаа очиж бас өсвөрийнхаа барилдаанд нь барилдаад тэгээд 10 оны 100 бас л тэр шигэрэл очсон дөө тэгэл бас морио яал нутгийнхаа ах нартай хамт тэгээ очиж барилдаад би ч өөрөө сумын начин болоод тэгээ ирж ирсэн. Бас дурсамжтай гоё л. Маш их урам авч байгаа начин бол. Тэгээ сумын начин болоод ер нь сумын зан цолыг л авах гэж их хүсдэг мөрөөддөг байсан. Начин болсноос хойш. Сумын начин цолоо би чинь 4 5 баталсан шүү дээ. Тухайн үед нөгөө нэг сумын наадмаас гадна тойргийн барилдаууд их болдог. Тойргийн сумын авраг шалгаруулах барилдаа. Ингээл энэ тэнд сумын зохиогт нь одоо хужирт зүүн баяуулан, уянга, аль төгрөг, хайрхамдлаа гэл тойрол өвөл тойргийн барилдаанууд тийм. Тэгээ түрүүсэндээ сумын зав зүрсэндээ начин эднэр өгдөг. Тэр тойргийн барилдаанууд чи би сумын начин цалаа 4 баталсан шүү дээ. 4 удаа үзүүлчихсэн. 4 удаа. Тэгээ нэг 2-т ороод 3-т орсон зам болоод альсвал 3-т ороод 4-т орсон зам начин болоод тэгэл ингээл нэг зам болж чадахгүй. Тэгээ начин цалаа нэг 4 5 баталж ирсэн. Тэр хамгийн анх таныг начин болохоор наадам явж байхад өрөөний хөвгтөд дагуулад зодог шуудыг голоороо бүслээд явж байхад нэг урдаас нь харахад уяа чиг хойноос нь бүх шиг харагдаж байна да гэж тэрийг нь бас шоолж байсан гэсэн. Тэр талаараа танаа сайхан уучлаа. Тэгэл зодог шуудаг бүслээд барилдах гэж байгаа гээл гэрээсээ гараал. Бас нөгөө морио яд хөвгтөө бас хажууд явчихж байгаа юм аа. Тэгэхээр ч нэг араас ээж аав эднэр бас л нэг одоо ганц дээлт барилдаанч ганц мөрт уралдаанч жилээ. Тэгэл нэг тийм юм яриад хашигнаал тэгэл өнгөрч ирсэн. Тэгээ наадамд яваад барилдаад сумын начин болчиход ирсэн. Өөл баяр болж ирсэн. Тэгээд дараа нь таныг цагаан сараар таарсан чинь тэр өрөөний чинь хөхөд ямар хөхт байсан гэлээ. Тэгээ тухайн үед би ч бас нэлээ өсгөлөө битэл хөхт байсан юм байна л да. Тэгээд манай морины хөхт жоох л хөхт байсан. Тэгээ саяхан цагаан сараар аав тааралдаад. За мэдээж одоо хэд хүрж ийн гэдгийгсэн чи 25. Жацуу тугад байсан. Өөртөө нас жацуу тий. Үрэг нь унаа дээр тухайн үед чинь яг одоо хөдөө орон нутагт байдаг хүүхдүүд ч гэсэн яг өрөө хондог хүүхдүүдс би жижиг тий. Тий ордон морины хүүхдүүд чинь тий. Ухаан потенциал гэдэг бол асар өндөр байдаг шүү дээ. Ер нь яг тэр хөдөө ахуйд өснө яг одоо энэ халуун галын уурны халуун гал дунд за дээрээс нь тэгээд яг тэр маллаж өснө гэдэг бол маш их өндөр юу яалт. Тэр том хүмүүжил бас олон ажилд бас ажлын дөртөө болдог. Бас олон одоо мал маллагчтай мянган мэрэгжлийн их гэж ярьдаг шүү дээ. Тэгээ мал дагаж өссөн хүмүүс бол ерөнхийдөө л ямар ч ажлыг ус хийждэг. Амьдралд их ойрхон, амьдралын ухаантай. Бас хүнлэг тийм болж өсдөм болоо гэж боддоо шүү дээ. За тэгээ начин болчлоо. Тэр зунаа начин болчлаа. Намар нь бэлтгэл сургуультаа шууд хийж эхэлв. Өмнө нь бэлтгэл бас хийдэг байгуу начин болохоос өмнө. Тэгээд намар нь 10 оны намар 11 дугаар ангид орчих юм гэж. Тэгэл бэлтгэл өстө таслаагүй дээ. Бэлтгэл сургалт хийгээл анх одоо том тэмцээн гэх юм бол одоо увсад болсон 2010 оны үндэсний бүхий өсвөрийн үндэсний бүхий улсын аврах аймагаас бас бага наснд очиж барилдаж ирсэн. Бас нэг шигшээ 20 дотор гарч ирээд сүүлээр орсон бохоо 18 9-оор орсон уу яасан. Тэгж барилдаж ирсэн. Тэр том тэмцээнд очиод анх нөө одоо энэ эд барилдаж байгаа одоо өөрийнхөө үе бөхчүүдийг одоо залуучуудыг анх харж ирсэн. Тухайн үед ч одоо манай насанд миний мэтгэл одоо энэ Эрдэнэ 2 гэдэг ховдын аймгийн харцаг залуу төрүүлээд за Аранга нэг залуу хоёрт орсон баг. Тэгээ 3 дүүрэн баяр орж ирсэн. Одоо жудаагийн. Анх тэр дүүрэн баяр маягийг харахад өөс том
Сүртэл харагдчихсан. Үү ээж одоо манай үеийнх ч тийм хүмүүс байт юм. Муу юм уу юм. Одоо тийг тэгж л харж байгаа юм чинь. Тэгээ ахлах насанд барилдж байгаа 92 91 оны залуучууд ч одоо хөдөр булга начин төрүүлээд инк хоёр начин хоёрт ороод аймаг арслан цолтой. Гуравт нь мөнх эрдэнэгээ залуу авсан аймаг начин. Тэр орж исэн санагдчих. Тэгээ 4 5-аар нь одоо энэ бүрүү гард биндрийн аднаар орж исэн байлгүй дээ. Угаасаа л ер нь бол тэгэл өсвөрийн барилдаан гэдэг нь ирээдүйд ямар хүн болж ямар цолтой болох вэ гэдэг нь тодорхойлогддог юм шиг байна. Тэг ер нь бол улсын авраг гэдэг тэмцээн бол маш том тэмцээн шүү дээ. Тэнд сайн барилж байгаа хүмүүс бол тэгэл ирээдүйд үнэхээр сайн бүх болох нь тодорхой л ер нь өөрөө сайн хичээх юм бол байдгийн байлээ л гэж одоо бодож байна. Таны анхны багшийн хувьд ямар багштай болж байна? Би ч олон багштай. Анх одоо миний багш бол Хараараа сумын харьяат мөнх жаргал гэж хүн байсан за. Тэр үнэ биш байгаа юм би. Батүлзээ сумын харьяат аймгийн за Батөрж гэж хүн байна. Одоо аймгийн спортын төв ордонд багшилдаг жудогийн багш Очир гэж багш маань байна. Спортын ордны дарга аймгийн за Инхтер гэж хүн байна. Жилөөдхийн багш маань бас Батвшиг гэж хүн байна. Бүрэн аймагтай байдаг. Энэ олон сайхан багш нараар л дамжиж тэгэл оюутан болоод хотод ирээл бэлтгэл сургалтаа хийж эхэлсэн дээ. Багш гэдэг хэдвэл хүн бол одоо маш их чухал шүү дээ. Одоо тухайн бүхийг ямар цолоох уу, ямар мэх хийх үү, за биенийх нь онцлогонд нь тааруулж одоо ямар барилдааныг суулгаж өгөх гэдэг бол одоо үндсэн зарчмуудыг дагж багш хүн бол зааж сургадаг байх л та. Таны биений хувьд бол бас нэлээд өндөр харамтай юм чинь багш нарын ямар мөхийг голдуу заадаг тань. Тэгээд 10 жил байхад бол одоо сугдаж, мордох, суйлах, дахимдах, золгооны барьснаас бол шахад татах гээл энэ мөхнүүдийг багш нар голцсон заадаг гэсэн. Тэгээ одоо тэгээд анхныхаа ас суурьаар л явж байгаа дөө. Одоо ус маань буцалж байгаа ш. Идэг хийчихөө тий. За тэгээ. Зайлаа сайхан цаагааж. За манай нэвтрүүлэгтээ хамтарч ажиллаж байгаа дээжлэн барих дэлгэр сүтээ цай гэж. За энэ цай маань одоо идэ хийгээд, сүү хийгээд, шар дос хийгээд одоо хамаг юм нийдэн штэ. Тий. Энэ цайнд бол одоо бүх юм бүгдээр байгаа. Оо за. Шар дос нь хүртэл байгаа. Сайхан цай бай. Ахох хийчих. За тэгээ сайхан. Лоо олуулаа авчих юм чи тий. Тэр хоол унд хийхдээ ер нь хэрвээ. Оо яг хийчнэ. Хамгийн сайн хийдэг бол ямар хоол вэ? Хамгийн сайн хийдэг бол гуляаш вэ. Гуляаш. Хамгийн дуртай хоол нь. Хамгийн дуртай бол ээж маань чансан баяжтай цай. Баяжтай цай. Тий. Одоо ойлоо баяжтай цай чанга тий. За тий. Сүүн байна. Шар тос. Сүүн байна. Шар тос нь байна. Идэн байна. За тэгээд цулхангийн гурил гэж гурил гэдэг тэр нь байна. Зя. Тэр өвс гэж тэр өвс байна. Сахар гэж байна. Сахар гэж. Давстай заах уу та? Давстай заавна. Гэтэ бага хасаа өвөө2 дээр өссөн. Нэгдүгээр ангид ороод өвөө2-тойгоо сургуулаад 10 жилийнхаа сургуулийг төгсдөл өвөө2 дээр сууж ирсэн. өвөө2-ын давсгүй цай авна. Тэгээд өвөө2 дээр очихоор давсгүй цай зүгээр угаал. Тэгэхээр бас амны цангаа гарах бас нэг хооронд нь ялгаа байна. Давстай давсгүй хоёрын хооронд. Давсгүй цай нэг жоохон сулхан л байдсан шүү дээ. Тэгээд гайгүй юм мэддэгдгүй шүү дээ. Тэгээл сайхан цай уугаал хөс гараал сууж. Галах хэлцээний бүслахч гоо. За тий. Тэгэхээр эмээ өвөө гэдээ ярихаар бол эмээ өвөөгийн хүүхдүүд за эмээ дээрээ өссөн за хөдөө орон нутагт өссөн хүүхдүүд бол илүү нэг юмыг хайрладаг, илүү юмыг нэг ойлгодог болдог юм шиг байна. Эмээ өвөөхөө талаар ярил ямар хүмүүс юм бэ? За би ч даавынхаа аав ээж хоёр өвөө эмээ хоёр дээр өссөн хүн л дээ. Тэгээ одоо манай өвөө 90 хүрж байна. Эмээ бас 85 6 хүрж байгаа хоёр сайхан хөшөө. Хөдөө аавынхтай айл байдаг. Зөв баялан сумдаа. Тий. Зөв баялан сумдаа. Энэ жилийн хувьд бол бас өөр ангаад бас жоохон цаг агаар жоохон тиймэрхүү бай. Тэгээд отор нүүдэл хийгээд сэлэнгийн орхон туулд ирсэн байгаа. Дотроор ирсэн байгаа. 90 гаруй настай хүн гэдэг чинь бас тэгээ отор нүүдэл хийгээд Сэлэнгийн аймгийн орхон туулд хийгээд юм гэдэг чинь бас л ясны хүн байх шүү дээ. Оо тэгэлгүй яах вэ? Өвөө эмээ маань тэгээд хотод ирж маад байжгаад тийшээ очиод нүүц судал болоод төхөнцөө хойно авчихсан л да. Тий. Өвөө эмээтэйгээ баг байхтай байсан гой дурсамжаасаа хөөчлөл. Тэгээ мартагдахгүй зүйлсүүд зөндөө. Оо зөндөө байлгах. Би чинь тэгэл хар багаасаа
Мэдээ орох цагаас ерөөсөө тэгэл хүн болж төрөөд л өвөө маяр дээр айл тэгэл аавынхтай айл өдөө байгаа юм чинь тэгэл өвөө маяртайгаа хамт өссөн. Нэгдүгээр ангид орохдоо л одоо наа нэгдүгээр ангид орохдоо л өвөө маяр маань аваад л Өөрөнгө аймгийн төв рүү орж сургууль суулгаж төгсгөж би тэгээ оюутан болж ирсэн доктор. Тэгээд ер нь өвөө маяраас бол зөндөө олон сайхан хүнлэг чанар, сайхан сэтгэл гээл зөндөө олон зүйлийг өвөө маяраас сурсан байдгийг. За сургасан зүйл захаас. Тий. За дээрээс нь сургасан зүйлсүүдээс одоо барилдах урлаг, за урлагийн дуулах авьяас гэдэг олон юм заасан байл гэдэг үг юм. Манай өвөө тэгээ ер нь намайг бас бүхэд их дуртай л да. Тэгээ над янз бүрийн бүхний домог их ярьж өгнө. Одоо нутгийнхаа одоо Банд Арслангийн тухай ярина, Тархит нутгийн. Тэгэл одоо Самдан жигмэд Арслангийн тухай их ярина, Аюур Арслангийн тухай их ярина. Тэгэл нутгийнхаа Авраг Арслангуудын тухай их ярьдаг. Тэгээ бүхэн ер нь тэгээд одоо хүнээс даваа гордож болдгүй шүү нөхөө гэл юм их цагтаг. Одоо том золтой бүхчүүд гэж ярьдаг байж л тээ. Одоо Банд Арслан гэхтэл улсын наадмууд энэ тентхийн наадмууд барилдахдаа дандаа сайжруулаас нь авч барилддаг. Тэгээд одоо та яагаад ингэж дандаа сайжруулаас нь авч барилддаг юм бэ гэхээр би халахын томчуудтай л гар зөрүүлэх гэж барилдах гэж яваа. Тэрээс ч би даваа гордож яваа. Тэ? Даваа одоо нэг муу бүх аваад авчи да нэг даваа ахиулчи да гэж боддгоо байх нь шүү дээ. Тэр мэтчлэн тэгэл зөндөө олон зүйлийг захиж сургадаг. Бүхэн тийм байх хэрэгтэй шүү, юм байх хэрэгтэй шүү. Зөндөө сайхан зүйлүүдийг ярьж зөвлөж өгдөг байсан да. Тэр сайхан нутагт төрж өсснийг бас урлагийн авьяас бас байлгүй яах вэ? Дээрээс нь тааж бас дуу сайхан дуулдаг юм байлаа шүү дээ. Нэг манай нэвтрүүлэгт нэг сайхан дууны хаяа барьж та. За тий дөө тэгээд өвгийнхөө бас дуулдаг нэг дууг нь дуулъя. Хангаан дуу. Сайхан дуу дуулъя тий. Будданда та дүнярцаа Борол хангаан сайхан нэгэхөө Бүрэн хүртэл арлагүй Миний ави нутгахөө ахөө зэхөө Борол ави нутгаар бууж мордод яваарэ Мандах нар шаргаалцаа Магнаг хөвчин сайхан нэгэхөө Маннан дундуур суунаглах Миний чи нутгахөө ахөө зэхөө Цэцгийн гурван сарда эцгийн нутгаар буугаарэ Угаас надад заяасаа Усан болор хангаяхөө Өчрөн золгон эрхэлсэ Онаган багын нутгахөө ахөө зэхөө Мөрөдөд болсон нутагта мөнхөд жаргаж яваарэ Хорой. За яасан сайхан дуулж байна вэ? Таач бас олон төрлийн авьяастай мөр уяах, дуулах, барилдах. Ер нь өөр нуугдмал ямар авьяасын дуулахаас гадна. За тэгээд тусч байгаа л үү дээ. Хөдөөний хүүхдүүд чинь тэгээд малд явахтаа дуулна. Айрыг ууж хуруудаж дуулна. Хурдан морь унахтаа гин гоолж дуулна гэл. Янз л. Ер нь их хувь тавилан юм шиг байна. Энэ сайхан их орон төрн тэгээд хангаагаа босолсон халахын сайхан нутаг төрж өсөөд барилдаад улсын цол аваад аав ээж нутаг усаа баярлуул гэдэг л асал сайхан хувь тэглгүй яах вэ? Хоёлаа баяшаа их үү? тийм шиг. За тэг. Энэ чаагч бас нэлээ удаан бослоглоо та хоёлаа тий. Тэглээ.
Давсан. За баяш дараа нь. Дотроо давстай. Оо бас тийм үү? Оо за. Давстайг цайг ууж болно, давсгүй цай ууж болно. За. Багцаагаар ер нь хэр тухал. За 15 минут цаа буцлах байх та. Бас удаан буцлах бол бас баяшаа задлж штэ тий. Цодны шиг юм болно гэдэг тий. Одоо тагалч та тий. Анхдаа Улаанбаатар хотод орж ирж байхдаа ер нь хэдэн онд орж ирв? Эсвэл өмнө нь Улаанбаатар хотод орж ирж байв уу? Нөө тэгэл оюутан болоод орж ирсэнтэй өмнө нь бол орж ирж ийсөө. Тий. Улаанбаатар хотод орж ирсэн түүхч бас нутагнаас ирж байгаа хүмүүс байдаг нэлээ бас яригтэй байдаг шүү дээ. Таны хувьд нь Улаанбаатар хотод орж ирж байхдаа ямар үг захиж, хэнд сууж, ямар унаанд сууж, юу бодож орж ирж байв? 11 оны намар Шонхор Олимпиадын сургуульд хэлсэж орж ирээд ээжтэйгээ хойлоо орж ирээд очиж бүртгүүлээл одоо Баян мөнх аваргын гэргээ Ижинбэ гэж хүнд одоо хувиргээ барьж орж ирээл бүртгүүлж ийсэн. Бүрэн аймгийн зөв маягийн сумаас сурья гэсэн. Тий. Тэгэл ирээл бүртгүүлээл сургуультаа хичээлдээ явал тэгж л эхэлжсэн да. Ээж нь намар сургууль оруулж өгчөөд нутг руу буцсан. Тий оруулж өгчөөд найзуудтайгаа нэг байранд орсон. Ээж бас найзуудтай хэд найзуудтай хамт орсон ирээд бид эдийг төхнүүлж өгчээл тэгэл явсан да хаач. Нутгаа санаж үгүй тэр хугацаанд юу? Оо ирчээд санд юм бэлээ. Эхний сар мар бол явмаар санагдаа зүгээр. Аль гэрээсээ ол хотод байхаа гэж бодгоорч. Тэд намар нэг 2 3 очсон байх шүү. Ойрхоо. Санаад уу? Тий. Ээж авгаа эмээ үгээр санаж. Оо өвөө эмээ хоёрыг сана. Тэгэл байсгээл зүүдэлнэ. Өвөө эмээ хоёрыг. Тэгээд тэр нутгаас зориг өвчлөөд хүрээд ирсэн хүний хувьд бас сайхалаад байна. Өвөө эмээгээ зүүдлэнэхээр та юу гэж зүүдлэж явах вэ эмээгээ? Тэгэл зүүдэнд янз бүрээр л орох юм. Хамгийн гой сэтгэлд тод үлдсэн зүйл нь юу вэ? Тэгэл өвөө маань хоноо хариулаад л би ч тэгэл өвөдөр хонь дээр явж байхад тэгэл өдийнх нь ундыг дөхүүлж өгнө морьтой хүүхд байхдаа. Тэ очиж тэр мэрийгээл зүүдлэн штэ ер нь тэгэл мал хуу утаг ус гээл ирээсэ гэрээ санахаараа хүн чинь тэгэл холиод л зүүдэлтийг л хамгийн их санаж байгаа юм аа л ер нь хүн зүүдэлдэг ахал та харж чадахгүй байгаа юмаа сэтгэлдээ бодоод тэрийг орой унтахтаа зүүдлээл. Улаанбаатар хотод орж ирээд хөгжилтэй юмнууд өндөөл болж исэн байл үү дээ. Ганц нэгэн төөрөх асуудал ер нь хэр гарч ив. Оо тэгэлгүй яах вэ? Би чинь дарь ихэд найзуудтайгаа эхлээд байр хөслөд орцсон 9 сарын ихээр. Тэгээд нөгөө генси барилдаан болох гээд бүртгэлэн дуусах гээд болтгоо. Сүүлийн өдөр болчиход. Тэгээд нөгөө хамт байсан найзууд маань ах их руугаа хотод байдаг ах эгч нар руугаа очино гэж яваад өгсөн. Тэгээ би нөгөө байрандаа ганцаараа үлдчихгүй. Тэгээ нөгөө нэг генст очиж бүртгүүлмээр байдаг, барилдмаар байдаг. Өдөр нь дуусах гээд идэг. Ганцаараа гарахаар төөрчих гээд идэг. Нөгөө тий заавалч нэг хүнтэй хамт явчихвар байдаг. Тэгээ нөгөөдгийг өвлөгийг нөгөөдгийг өвлөгийг хөвтээд байлаа. Байдгүй нөгөөд чи ирдгүү. Тэгээ бүртгүүлж чадаагүй. Тэгээ бүр генсний барилдаанд барилж чадаагүй шүү дээ би. Төрхөөс айгаад. Тэгээ нөгөөд чи бүр намайг мөрөд алга болчих юм чи. Айл өдрөө явчаад ирдгүү. Гэхдээ ядар санаг утас моцоор холбогдоод эсвэл нэг төөрч явж байгаа чамаагүй барилчих гэсэн бодол байсангүй. Тэгээ нөгөө эдийг хүлээсээр угаал тэгэл барилж чадаагүй. Гаруул төөрн л гэдгээс л айгаад. Тий, төөрн айдаа тэгэл доошоо ямар автобусан суухыг тэгэл тэгж явд тэгсээр угаал тэгээ барилж чадаагүй шүү дээ. Одоо бас харамсмаар юм. Одоо амар харамстай. Чи ганцаараа чамаагүй төөрөөд чамаагүй яваад бүхэн өргөө олж чи бүртгэлж болоогүй байх та. Дүнгэж дээрээс уруудаад ороод ирэх юм дээр. Дарихаас уусаад одоо уруудаад ороод ирнэ шүү дээ. Тэгээд айгаад гарч чадаагүй. Бүртгүүлж чадаагүй, барилж чадаагүй шүү дээ. 6,2 бүхийн барилдаанд барилдаж чадсангүй. За дараагаар нь ямар барилдаанд барилдаа? Хамгийн Улаанбаатар хотод ирээд барилдсан том барилдаа юу вэ?
Сумын заануудын барилтаа. Сумын заанууд юм. Тий. Хөдөөс ирэхдээ зам болцсон байсан уу? Сумын зам болцсон байсан. Тэгээд эхлээд бол шонхрын сургуулийн авраг гэж сар болгоны барилдаа болно. 1-2 дугаар курс ихний дунд манд. Тэндээ дөрвөлж үзүрлээлээсээ. Тэгээд бүхэн өргөнд сумын заануудын барилдаанд бүхэн өргөнд орж барилдлаа анх. Нэгийн даваад нэлээд харган тийм жинтэй шар залуутад харсан одоо хийм бол гэж бодоол хэд. Уунаад нөгөөдөгт унжих. Нэгийн даваа. Няцтар болсон шүү дээ. Ой. Нэг байж гараад. Яах ч вэ шүү те. За нах ч одоо яаж авах вэ? Салхин шууд игээд. Оо та чинь халуун юм шууд бариад авчих. Гайгүй халаагүй. Маш янзаар гэж байна. За зөвхөн ингэж тавьчих. Тэгээ нэгийн даваанд унцлаа. Тэгээ нэгийн даваад унтсан. Тэгээ сүүлдээ нэг давдаг боллоо. Сумын заануудын барилдаа чинь тэгээд ачигсэл юмнууд байгаа юм чи хэвээр. Яах вэ гэсэн юм. Адуу шиг хэдэн залуучууд. Хөө сумын заанууд чинь ямар амар юм бэ гэж бодлоо. Юу нэг өвранга аймагтай зааланд бас хөрхэн тунж мунаад 3 давчин томчуудын барилдаа шүгэн дөрөвтүүлд чинь Ачнаа дөрөв баталсан за. тий. Тэгсэн чинь хотод ирээд барилдсан чинь далуулчих гадах юм чи. Тэгэхээр н одоо дотроо барилдаанд бас өөрчлөлт хийх баг. Бэлтгэл сургууль тэгэл бэлтгэлээ гээл өвчин багш дээр чөлөөтийн бэлтгэл хийдэг. 1-р курстэй бүтээ хийсэн тий. 2-р курстэй 2 жил эмгтэй хийж гişээ дээр. Тэгээд салхинаар хэсэг тал тавьчих. Тэгэхгүй бол тэгэл нэг 2 жил бэлтгэл хийгээл тэгээ арай гайгүй хүн давдаг боллоо. 1-2 давдаг боллоо, 3 давдаг боллоо. Бүх өргөний сумын заануудад 1-4 давдаг боллоо. Тэгэл жил хэрэгцсэн бол жоохон чангараад байгаа юм чи. Нийтийн Монгол өхийн барилдаан, сумын заануудын барилдаан гэдэг энэ барилдаан бол маш их ач тустай барилдаа тийм ээ. Тэглэг байх. Одоо энэ 21 аймагаас ирж байгаа эд сайхан барилж байгаа залуу заанууд хоорондоо барилдан нэг арга туршлагыг хуваалцсан. За сумын зааныг шөврөөд ирэн 5 даваад ирнэ гэхээр хуцааны аймгийн начин харцаг болох боломжтой болцсон залуучууд ер нь 4-5 давж байгаа шүү. Тийм шүү дээ. Тэг ер нь бол тэгээд энэ олон 5-600 сумын заануудын барилдаа 4-5 даваа шөвгөрөөд гараад ирдэг залуучууд их л чангарч байгааг илэрэл дээ. Аймгийн золонд ойртоод байгааг илэрэл. Том бүхэн өргөний сумын заануудын барилдаа гэж том шалгуур шүү дээ хөгчүүдийн хувьд. Тэнд 1-2 даваанаас хэтрэхгүй байвал арай болоогүй байна да. Бэлтгэлээ бодом сайн хийх юм байна да гэж бодоод бэлтгэлээ сайн гээл. Бүхэн өргөний сумын заануудаас сумын заануудын барилдаас их юм олж авсан да. Гавтай сайн барилдаагүй ч гэсэн би нэг удаа л 5 давж ирсэн. Бүхэн өргөний сумын заануудын барилдаанд. Ерөнхийдөө нэг 4 давдаг хэд нилээд удаа 4 давсан баг. Тэгээд 2-3 даваал ундаг. Тийм байсан. Ер нь бол чанга. Ээлтэй түмний хиймэрлэндаа дэлхийд гайхуулах Монгол бүхөө. Гардимагна. Таны хувьд бол маш сайхан хамттай цай боллоо. Бас начиндаа баярлалаа. Сайхан цай чанж өгсөн. Сайхан цай нөө. За тэгэхээр таны анхны цол бол одоо сумын начин байна. За сумын начин цолоо 4 удаа батлаа заан болсон юм байна. Анхны аймгийн цолчноос хаана авч ив? Ямар барилдаан болж ив? 2016 оны Дорногов аймгийн баяр наадамд аймгийн харцаг цол төрчихжээ. Тий. Дорногов аймгийн нутгийг одоо очиж зорж барилдаад аймгийн харцаг болсон юм шүү дээ. Өвранга аймагта барилдаагүй тэр жил. Тэр жил Өвранга аймагта барилдсан. Өвранга аймагта барилдаад одоо энэ аймгийн хурцарсал хавг дөржид 2-ын даваанд өвдөж шороодоод тэгээд нэг 10 гаруй хоногийн дараа Дорногов аймгийн наадамд очиж аймгийн харцаг болж исэн да. Тэр бас нэлээ түүхтэй барилдаа юм байл шүү дээ. Одоогийн усын чинь дүүр дөржтэй барилдаж 6-гийн даваанд тонж барилж байсан юм лээ Тий, тийм. дүүр дөрж начинтай 6-гийн даваанд тонж барилдаад би давж аймгийн харцаг болж исэн. Тэгээ бүх зэргийн баяр наадамд хоёулаа үзүр дөрөнд үлдээд дүүр дөрж начин чинь цэргийн арслан болж байсан. Тий. 19 оны бүх зэргийн наадмаар дүүр дөрж төрүүлээд би үзүүрлээд дүгрээ манадаар аймгийн арслан болж исэн. Тэр цэргийн наадам бол одоо маш их чанартай наадам болдог шүү дээ. 21 аймгийн одоо хурц арслангууд, аймгийн арслангууд, аймгийн начин за одоо чансаагаараа бас тэргүүлж байгаа сумын заанууд барилдаг. Тэр наадамд үзүүрлэнэ гэдэг чинь бас Варгийн аймгийн арслан барилдаж 5 давхааргүй наадам шүү дээ, тийм ээ. Тий, ер нь бол 21 аймгийн л хураан гуйл гэсэн үг л дээ. Тий.
Яг нэг аймаг бол тусдаа бол тэгэл яг аймагийнхаа сайжруулалтаа л барилддаг. Бүх цэргийн наадам бол 21 аймгийн бүх сайжуул чуулж барилдаж байгаа. Том наадам гэж ойлгодог. Тэр барилдаанд бас сайхан барилдаж, зүүрлэж, дүр төрж маань төрүүлж бас надад сайхан дагаа нэхэж цолоо ахиулсан. Бас тийм сайхан дурсамжтай наадам болсон. Сэжээд сонголцлоо. Цэргийн шинэ арслан дөрлөө да. Ингээд дүгүр дурстай үзэлтэн судмууллаа. Сайхан мэдэрсэн боловч тэгүр давчлаа да. Захаа аймгийн отгон сум яриад гаруудыг нь аваад Хүн сайхан мэдэрсэн. хоноо гадуур аваад. За ерөөсө хүрлэг болчихсон юм байна. Маргаа байхгүй юм байна. Мараа нэг шүрцэн. Сайдтай сайхан. За 2019 оны цэргийн сон чимэг болох бүх цэргийн баяр наадмын үндэсний үг хэмбэрлэлд 256 бүхс Сахмын утган сум яриа халдрын спорт орооны бүх цэргийн арц дөрмөнхийн дүгүр дурч төрүүлж Хөврангийн гинзэн баялан сум яриа халдрын спорт ороо Монголын хүчний хэмжээний бүх аймгийн арслан цэргийн судманд үзүүллээ. За ингээд төрүүлсэн одоо дөрмөнхийн дүгүр дурчууд бол цэргийн арслан цол үзүүлсэн цэргийн судманд чавхан чимэг болохгоор шийдвэрлсэн байгаа үндэсний баяр наадмын тухай хууль үндэсний баяр наадмын үндэсний үхийн барилдааны дөрмөд цаасны дагуу чимгүүдийг олгодог хуулинд бол цолын зааж гисэн байна. Тэр наадамтай хин хинтэй барилдаж үзүүллээ. За 2-ын даваанд аймгийн зам Түмэн Овсын төмс. авсан. 3-ын даваанд би хэнийг авсан? Дүүрэн баярыг. 4-ийн даваанд Нутгийнхаа аймгийн арслан Жалагийн Наранбаатар гэж ахтайгаа таар. 5-ын даваанд одоо аймгийн арслан Эдрийн Мантахыг Төв аймгийн. Төв аймгийн. Тэрийг аваад 6-гийн даваанд шинээр аймгийн начин цэргийн начны болцлан гасан мөнх эрдэнэгээ заллаа. Тэрийг 7-гийн даваанд өндөр мөнх эрдэнэ энэ жил улсын начин болдог харанга мөнх эрдэнэгийг хаяад тэгээд өгөр дөрчтэй өдөр төрүүлсэн дээ. Бас олон сайжуутай барилдсан шүү дээ. Ихэнх нь арслан болсон, ихэнх нь улсын начин болцсон байх шүү. Тэр цэргийн наадамд ер нь төрүүлж үзүүлсэн, шүгэрсэн дээшээгээ гарч барилдсан бүхчүүд чинь ер нь цолоо ахиулдаг тийм бичигтэйг хуйлтай одоо тийм сайхан наадам шүү дээ. Цэргийн наадамд чинь төрүүлсэн хүмүүсийн 90% нь улсын цол авч, үзүүлсэн хүмүүсийн 80% нь улсын цол авсан байдаг юм байна. Тий. Тэр жишгээр бас тэр зунаа би ч улсын начин болсон. Сайхан бэлэгдэлтэй. Үзүр төрөний барилдааныг хоёлаа ярил л да. Дүгүр дөрж агчтай байсан барилдаа. Ямар барилдаан болов вэ? Ерөнхийдөө бол миний хувьд бол доороос бас нэлээ барилдаа хийсэн. Хоёулаа бас нэлээ барилдаа хийгээд олоод аваад гараад ирсэн хоёр хүч нь бас нэлээ цутсан ТV маяг ажиллагдчихсэн надад бол энэ 10 гаруй минут барилдаа тэгээд жоохон цуцаад байсан л да миний хувьд. Тэгээд яг барилдааны яг төгсгөл дээр дүгрээ суугаал хонгоддгийг наваг. Тэгэхээр нэгэл сугдаага аваад бас ингэдэлтаа мэдрээл ингээл авсан чинь бас ингэ зайлж ингэ сууж хонгодоол. Тэгэл ялчгүй би унсан л та. Тэгээд тэр жилээ та улсын начин болж дараа жилд дүгүр дөрж цэргийн арслан улсын начин болсон шүү дээ. Жил дараалан хоёр. Жил дараалан болсон. Цэргийн наадам ерөнхийдөө бол цэргийн наадмын үзүр төрөнд үлдсэн хүмүүс бол улсын цол авдгийн хамгийн сүүлийн том жишээнүүд болсон гэж бодож байгаа хэвээр. Миний хувьд бол тий. 21 аймгийн бүх сайжруулалтын чуулсан барилдаан түрүү үзүүрт барилдлаа. За тэгээд тэр жилээ бас тэр сайхан бэлэг дэмбэрэлтэй ёсоод агаад улсын начин болсон. Тэр барилдаанаас ойлоо улсын наадам боллоо. За бэлтгэл сургууль тэр нь хэрэг байв тэр жил. Тэр жилийн хувьд бол миний бэлтгэлийн форум сайн байсан дөө. 2019 оны хавар манай их Монголын хүчтэй дэвжээнийхаа бас аймагтаа очиж бэлтгэл сургуульд хийгээд манай бас төр засгийнхан маань аймгийн удирдлагууд маань дэмжиж бүгчүүдээ байрлуулад сайхан бас бэлтгэл хийсэн байдаг бид 40 тоног сайхан бэлтгэл хийсэн бэлтгэлэх чамбай сайхан байсан. Тэр жилээс манай өөр ангаахан сайн байсан л да. Тэгээ би ирээд цэргийн наадамд үзүүрлээд надаас ч өмнө би чинь бэлтгэлд гарчаад ерөөсө хот руу ирж барилдаагүй хавар өөр ангаагаас манайхаа ирж барилдсан болгоно шүүгэрчээсэн тухайн жил. Аймаг зэрэгт одоо лавг дөрж Наранбаатар хэднэр шүүгийн аймт үлдээл их шүүгч ялгараал. Тэгэл Наранбаатар найз маань ирээл бас улсын аймгийн золтой өгчүүдэд шүүгрөөл. Тэгээ наашаага ер нь аймаг дээр бэлтгэл хийж байгаа
бөхчүүдээс манааш ирж хотод ирж барилдсан болгон сайхан шүүгэрцгөөгөл их сайхан бэлтгэл сайхан болсон байт. Тэгээ хамгийн сүүлд би цэргийн наадамд ирж үзүүрлээл. Тэгэл наадмынхаа бэлтгэл гарсан да бид. Наадмын бэлтгэлээ хаана гарсан та? Уул сангийн аж ахуйд гарсан 19 онд. Тэгээ ер нь бол тэнд нэлээд олон жил гарч байгаа юм манайха. Тий, их мөн өвчин дэвжээ. Түрүү жил 2020 оны улсын наадмын бэлтгэлтэй бол хойшоогоо Батцүмбэрийн цагаан нуг гэж одоо манай ойд багшийн туслаа. Тэнд бэлтгэл гарсан. 19 оны наадмын хувьд бол за цэргийн наадам бүх цэргийн баярын наадамд бол үзүүрлэлсэн. За бэлтгэл сургууль сайн баг. Ер нь бол начин болох бах. За харцаг болох бах гэж ер нь дотор ер нь бодож исэн бодол байсан өөрийн нэг дотор бодсон шүү дээ хүний хөв бодолд. Тэгээ ер нь бол жилийн наадмаар л цолоо ахиулна бас наадам болох гэж байна тийм ээ. Сайхан барилтан, сайн барилтан л гэж зорж барилддаг. Тухайн жил ч гэсэн бас л тэр зорилгоор л улсын цолтны нэгний багтандаа л гэсэн зорилготой барилдсан. За 2 дахь жилдээ байлдаж улсын нэгч болсон баха. Би чинь 2016 онд 1024 бүхний барилдаанд сумын зан золтой барилдаад нэгийн даваанд Цагаанбаатар гарсан утсан. Одоо энэ Жудогийн Цагаанбаатар хат. Тэгээд 18 онд барилдаад 19 онд 3 дахь жилдээ. 18 онд ямар барилдаа болж байсан? 18 он улсын наадмаар 2-ын онд брик гэдээ утсан шүү дээ. Брик арслан, хурц арслан. Тий. За 19 оны наадмаар бол төв цэнгэлдэхэд ороод ирэхэд бас л нэг хүний дотор бодол нэг Монгол хүний сансан санаа бодол зорилго бол нэлээдэн бодогддог бах та дотроо. Тэгээ наадмын өглөө улсын цолтой том бөхчүүдэд хараад тэр авраг арслангуудыг хараад бас сүрдмээр штэ сайхан. Тэр наадмын өглөө тэр авраг арслангуудын биеийнхаа тэр бөхчүүдийн байгаа байдал Бүгд л чигдэрчээл. бүгд сайхан чигдэрсэн. Нэг стайл нэг хиймэрл ундаан тэгшэрч гисэн. Сайхан харагддаг. Тэрний адил одоо энэ бөхчүүд шиг тэгээ сайхан хиймэртэй цогтой золбоотой сайхан барилдаад улсын цолонд хөрөндөл гэж бодож ирсэн. Эхний өдөр 2 давчлаа. За тэр маргааш барилдныхэд одоо нойр мойрны хувьд сэтгэл зүйн хувьд ер нь юу бодож вэ? Ер нь бол миний сэтгэл зүйн хувьд нойр морины хувьд бол асуудалгүй. Тэ асуудалгүй. Ер нь тий сайхан унтчин амарчин маргааш сайхан тэгээ барилдана гээл. Ер нь сэтгэл зүйн хувьд бол нэлээд бэлтгэлтэй дажгүй байдаг гэж нэр багтаа гэж боддог. Ямар ч үнэтэй сайхан барилдчихсан даа. Яг улсын цол аавна гэж сайн барилдж байгаа аймгийн арслангуудын хувьд л 2-ын даваа гэж чанга даваа болдог шүү дээ. 4-ийн даваанаас илүү бараг углаа болдог гэж ярьдаг хоорондоо. Улсын цол авах гэж зорж байгаа аймгийн арслангуудын тал нь байхгүй болчихж байгаа шүү дээ. 2-ын даваа нуграал, хоорондоо нуграал, сайн арслангууд хоорондоо нуграад. За тэр жил чи би 2-ын даваанд ариун мөр арслантай нугарсан. Дорнтой аймгийн арслан. Тэгээ 3-ын даваанд өөрөө багш Монгол Улсын зан санчирхаараа 3 давсан. 4-ийн даваанд Төв аймгийн зан Батмөнх хахаар 4 даваад. 5-ын даваанд Нутгийн харцаг ган тулга хараа 5 давж Монгол Улсын начин цол хүртсэн. 4-ийн давааны барилдаан Батмөнх зантай барилдсан барилдаан дээр та нэг суудаад авчвал учир таадаа гэж хэлээд нэг харж ирсэн гэж дуусгаж байсан. Тэр яг ямар барилдаан болсон юм бэ? Тэгээ гарахад ах нар сайхан өөрийнхөө зоригтой шийдсэн мэхээгээ барилдаарай гэл. Би суугтандаа л гээл. Тэгэл гарсан тэгэл суугтаа суйлал дайраал тэгэл авсан. Өмнө заалны барилдаан та нэг суудаж амжилгүй нэг дахимдууллаа гэдэг. Дахимдууллаа гэж. Тий. Батмөнх хахта чин сумын зам бахта нилээ таарсан юм аа. 3 4 таарсан. Тэгээд дандаа л унжилээсэн л да. Нэг удаа бүр ард нь гараад унжижсэн. Ард нь гарч ингэ тэрч ингэж явж байгаад буцаж эргэж алдаад. Тэгээд дахид золгож барилдаа дахимдуулаад унжижсэн. Тэгээ улсын зан золтой, улсын дом золтой бүхтэй сумын зан золтой багт чинь бас тодорхой хэмжээнд бас гайгүй сайн барилдаад хахаар хүн дурам орд юм хэлээ л. Тий бас приваттад ард нь гарчиж байгаа улсын заанаар. Тэгээ аяж чадаагүй ч гэсэн тэгээд тий. Тэгээд бодохоор чинь сумын заануудаа бас сайн барилдаад сэтгэл зүй бас шал өөр болоод ирд юм бэл. Тэгээд яг гарахт чинь загсан захаас за багш нарын чинь нутгийн чинь хөгжүүлээд нэг өөрөөр барилдаа гэж хэлж ирсэн. Таны өөрийн чинь дотор бодолтой юу бодож байна? Оо тэгээд санснаа их сайхан барилт хийж утсан. 5-ын даваанд гарч байгаа хүмүүстэй нисэж байгаа юм шиг л байна. 5-ын даваанд эхлээд наваг инкут начаа өсгөдөр начаа инкутхыг авцсан байна гэд ихний тооцооллоор. За сайхан барилтан даа гэж сууж ирсэн чи.
Тавын дооч завсарлаад ингээд гардын ш бүхчүүд гараад эргэж орж ирдэг. Тэгээ гарах гай за инкут авчих юм байна гээд гарах гай явж исэн чинь ган тулахтаа таард. Чи за ахан дүүг авчлаа шүү. Гэл тэгтээ. Тэгээл багшаал гоё болол явчихжээ. Яах юм бол гэж бодож байгаа. Тий. Вэ ч одоо барилдах юм болов яах юм бол ерөөсөө нэг нутгийн ах маань авцсан байдаг гэл. Эрхэм өндөр үзэгчтэй долгор төрийн 2228 жил Монгол улсын 813 үндэсний хоёр наадам ард эвсгэн 98 жилийн он баяр наадмын хүчтэй хэмбэрэтаны 5 даваа хэлтэй зүүнтэн дэргүү магнат ардын эвсгэн 95 жилийн он баяр наадмын төрөө бүх Монгол улсын авраг санжаадан баруун дэргүү магнат ардын эвсгэн 92 жилийн он баяр наадмын төрөө бүх улсын авраг эрхэм баяр нарад зүүн баруунтыг мандайдан гарч ирлээ. За Нөврөнгө аймгийн зүүн баян улаанс Мариат Алдар спортын хороо Апо компани Монголын хүчтэн дэвжээний бүх аймгийн арсан баян зуудын цэцэн содлом улсын арц хурдчрын ган тодгаар тав давж Монгол улсын начин цолны улсыг ангаад тэрийнхэн 9 өрдө цагаан дугаанд ойрлоо. Дөрвийн даванд улсын зам Батманкийг 5-ын даванд улсын арц хурдчрын ган тодгийг өвдөг ширээ дуудаж Монгол улсын начин цолны улсыг ангаад буцаж явна. Тэгэл тодорхой байлсан лөө юм тэгэл. Их л баяртай сайхан байсан. 6-гийн давааны хувьд тэр наадмын түрүү хөхд барилдаж өвдөг шороодсон шүү дээ. Тий. 6-гийн даваанд оюун болт аврахтай барилдсан. Өө сайхан санснаа гэд барилдана. Давандаа л гэж бодсон. Тэгээд давааг унсандаа. Ямар хөрцөөстэй барилдан болсон тэр? Тэр чин сүүлийн золгоон дээрээс, давхар золгоон дээрээс, баруун золгоон дээрээс аялцсан. Тий, золгоол. Таны нэг 30-аад нэг явсан шүү дээ. Тий. Баруун дан золгооноос оюун болны хутгаа дайрд энэ өдрөө. Тэгтэн би их биеэн судлаад завчиж мордоо болгоод ингээ ирэх гээд оюун бол таслаа аврах чинь нэлээ мэдрэмжтэй байсан дөө. Тэгээд дороос хурдан салж ийлээ. Барилдан оюун бол дарсан хутгадаа улсын ирсэн оюун бол аймгийн ирсэн цэцэн содмыг хутгаад туудлаа. Сааргда барилдан сайхан байгаа мантаа оюун бол дарсан зүүдний ирсэнс өргөж орж ирээд авч байна. Мэдрэмжинд бол толцсон юм шүү дээ. Тий, мэдрэмж сайтай л. Тэгэл ялтчихгүй тэгэл. Аврахт унсан да. Тэгээд начин болоод унсан бүх маань төрүүллээ. Тэгээд би ч оюун болдыг дэмжээ суудсан шүү дээ ерөөс. Та нэг унчаад ирээд ингээ яг тэрвэрх чам шиг болоод дахин өгч ирсэн шүү. Тий, за сайн барилдаар төрүүлэр өгшөө гэл гэсэн чи. За гээл алга болсон. За та чинь тий. Яг тэр л одоо Монгол өхөд хамгийн сайхан зүйл шүү дээ. Тэр хоорондоо өрсөлдөж барилдана. Яг тэр өрсөлдөөн тэр зөвхөн ногоон дэвжин дээрээ болоод говцоо солиод сухт хоёулаа ханд нөхөд болоод цөнхөөрөл явдаг. Тэр л одоо яг энэ Монгол үеийн залуучуудад сургаж байгаа яг эр хүн гэж ямар хүн байх вэ гэдгийг заа зөвлөж байгаа нэг характер тэр юм болов. Тэгээд обод унчаад тэгэл оюун болдыг дэмжээ суудсан. Тэгэл оюун бол төрүүлдгээрээ төрүүлсэн. Өөрөө начин босноосоо л илүү баярлсан тухай тий. Өөрийнх нь унсан бүх ус төрийн наадам төрүүлнэ гэдэг чинь би бас сайн л байсан байх гэж дотроо бодлоо байх. Тий нэг барилдах гэж ирж байгаа хүн өнөөдөр одоо түрүү бүхтөө битээ таараасай гэж боддог гэсэн. Тэгсэн ялч тэгэл түрүү бүхтөө таарч барилдсан юм байлээ. 6-гийн даван та ер нь заа улсын цол авчлаа ханчлаа гэж бодов уу? Эсвэл заа би харцангуулна гэж бодож барилдав уу? Ямар бодолтой барилдсан дотроо? Ер нь цаашаа барилдана л гэж бодож ирсэн. Тий. Сэтгэл зүйд бол тийм л байсан. Ер нь одоо ч тийм. Тий. Бас бодсон бодол зорьсон зориг гэдэг үл хүнийг бас нэг чиглүүлж өгдөг зүйл. Тэглгүй яах вэ тий. Бас том зоригтой бэлтгэл сургалтаа хийж जैन тэрүүн дөрөхийн тулд бас сайхан зөв сайхан яваад сайхан барилдчихсан л гэж бодож залбирч явна да. За начин болчлоо. Начин болоод тугаад хороод очлоо. За нутгийн бөхчүүд бол багш нар бол дээдийн заяагаар одоо баярлах нь бол дамжиггүй. За хамгийн түрүүнд хэнтэй уцаар ярив та. Начин болчоо дараагийнхаа барилдаа нэг л бодож суусан. Тэгээд унчаад тэгээд нөгөө цолоо авах гайл тийч шинээр начин болсон хүмүүсээ чинь тусад нь ингэ суулгаал эндэрлүү гарах гайл. Тэгэл байж захтал өдөө аав ээж ирлүүгээ ярьсан. Тэгэл ах эгч нар ерөөсөө нутгийнхан залгаал. Тэгэл хүн болгонтой л ярьсан юм суц дуурал. Хинтээ яриад байгаа заримдаа бас мэд. Тэгэл хинтээ яриад байгаа зарим танихгүй дугаар гарч ирээл баяр үргээл яриалыг таньдагч хоолой юм шиг гүүч юм шиг тэгэл зөндөл ярьсан тий. Аав ээжээр тэр яг начин болоход яг хаана байж вэ? Аав ээж хоёр хөдөө нутагтаа байсан зүг байлаа. Тухайн жил аав ээж хоёр наашаа ирж наадам үзэх гээд бас тийм зүм байсан баг. Ерөөс улсын наадам үзье хүүгээ харъя гэдэг. Тэгээ нөгөө өдөөнийхэн ч бас цаг зав муутай мал хуу инэ тэрээгээд тэгээ ирж амжаагүй.
Тэгээ ямар ч байсан аав ээж хоёр нь аймаг ороод ирлээ. Телевизээ том болгоно. Тэгээд энэ жил хүүгийнхаа барилтаа сайхан том телевизээр. Телевизийнхаа энчиг томрууллаа. Том телевизээр наадам үзнэ. 8-9 үеэр баг. Тэгээд телевизээ том болгоод тэгээд телевизээрээ үзэл. Тэгэл аав ээж 12-ны шөнө дахиад ирсэн шүү. 13-ны өглөө бэлтгэлийн гал дээр ирсэн байсан. Баяр хүргээд. Тий баяр хүргээд. Бас аав ээж хоёр нь том телевизээр зурагт үзлээ. За хүүн бас том цол авлаа. Тэр хооронд чинь бас нэг хүүгийн холбоо, аав ээж нь төрүүлж өсгсөн юм чинь мэдрэмж гэдэг зүйл бол бас агуу их байдаг байна. Тий. Тэгээ бүх болно болохдоо бас сайхан улсын цолдны игнэнд орж, улсын цолдоо бүх болно гэдэг бас том хувь заяа авах гэж боддتي. Айлын хэд хүүхдээ? Айлын том. Доор 2 дүүтэй. Тэгэхээр Цэдэн Содном улсын начин гэдэг ярингууд таны сугдаж хөнтөрнө гэдэг нөх бол одоо хамгийн дөрөнд бүх болгоны дотор орж байгаа. Яг энэ мөхийг анх танд хэн зааж байв? Хаанаас ер нь өөрийнхөө биеийн пропорцод тохируулж энэ барилдааны хийж байв уу? Тий, тохируулж л мэхийн давтаал сугдаж мордон халцгдаж дайрн тэндээсээ бас урагшаага хөнтөрч суйлна. Тэгээ хөл аавн ингээл тэндээсээ бол болоод тэгэл мэхийн давтаал бэлтгэлээ гээл. Сугдаж хөнтөрнө гэдэг нөх бол таны дархан мэх бах тийм үү? Тэгээ сүүлийн 1-2 жилдээ бол ерөөхдөө гайгүй хийгээд байгаа. Давтаад байгаа. Өөр ямар мэх хийж байна? Өөр тэгээд шахад татна, мордон, суйлна. Эцэг дараад хөл авна. Тэгэл барилдааныхаа тэр тухайн үеийнхаа байдлаас болоод тэгэл барилтанда. Бэлтгэл чухал уу, мэдрэмж чухал уу бүгд? Ер нь бол би бас бэлтгэлийг тааруулж хийх нь зөв юм болов уу гэж боддیں۔ Тэгээд бас нэг ихтүүлчихгүй, хийж чадахгүй бол яг хаа баг хийчихгүй. Тэгээд өдөр болгол хийдэг те бэлтгэл. Хүчний бэлтгэл хэрэг хийж байна. Хүчний бэлтгэл 7 хоногийн 2 өдөр, 3 өдөр хүчний бэлтгэл хийж байна. 2-3 өдөрт нь 2 өдөрт нь дивжээний бэлтгэл хийгээд, 1 өдөрт нь кроссонд гүүгээд тэгээ бүтэн сайн амардаг та. Хөгчүүд чинь хүчний бэлтгэл дээр за тэдэн зүү цуулаа, тим жингээр түлхлээ, шахлаа гэж ярьдаг. Таны хувьд нэг штагны бэлтгэл дээр нь хэрвээ суулт төр нь хэд зууж байна? За би нэг сайнгүй. Суулт нэг 250-60 цууд юм уу? Таталт бас адилхан баг. 250-60. Тий. Шахалт сээжлэн шахалт. Шахалт нэг 180 маяг цааш. 180. Камера одоо болно гэж байгаа шиг л сая. Одоо болно гэх. Одоо бүхэн бас нэг гоё энэ шоу мовны талаар ярил л та. Би нэг шоуд гэл та. За. Топик талаар асуувал чи барьж идэвлэх байх та тий. Тэгснэ гидг би яриа. Топик талаар ер нь чи юу гэж боддог шээс. Өөрөөс. За начин болсон 5-ын над төрийн 2 наадамдаа 5 даваад начин болчлоо. За цайлга дайлга наадам гэдэг бол одоо нутаг усанд бол зөө ёсоор болох байлгүй. Улсын начны энгэрийн тэмдгээс гадна энэ малгайн тэмдэг гэдгээс нэлээд учиртай байдаг юм шиг байна. Таны энэ малгайн тэмдэг чинь даруу хоёрын их гоё харагдах юм. За миний малгайн тэмдэг ёстой их учиртай. Энэ миний малгайны тэмдэг чинь улсын наадамд 4 удаа 5 1 удаа 9 давцсан тэмдэг шин. Манай Арслан багшийн тэмдэг гай Арслан тий. Тэгвэл бас энерги шингэсэн тэмдэг шүү. Цол энерги явж байгаа шүү. Тэр том хүний төрийн наадам төрүүлсэн тэмдгийг бас тэргүүн дээрээ залчаа явж идэг. Бас нэлээд хувь тавилын юм болов. Нэлээд том энерги хиймэр юм болов гэж бодож бэлгшээдэг. Тэргүүн дээр. Тий. Ингээ хараад хахад бас нэлээд нүдэн тусаад байна шүү. Тэр сүүлийн үеийн тэмдгүүч бас нэлээд том зузаан эднэр байгаад байгаа шүү. Тий. Энэ тэмдэг чинь яг стандарт. Тэгээ ерөөхдөө бол тэр том төрийн наадам төрүүлсэн тэмдэг гэж бодохоор их бэлгшээлтэй. Арслан багшинд өөрөө өгсөн юм дээ. Тэгсэн. Начин болоод 13-ны орой гэрт нь очиход тэгээд над бэлгэлсэн дээ. Хязгаар их баярлсан. Начин болж байгаа юм шиг л тэмдэг авч гарлаа баярлаа. Тэр тэмдэг аваад. Бушуухан шиг л зүүгээд л залаа тэмдгээгээд л тэгээд начин залаараа дуудаж барилдах юмсэл гэж бодлоо. Хамгийн анх начин болоод хамгийн анхны барилд ямар барилд юм бэ тань? Хамгийн анхны үед нутагтаа барилцсан. Өөрөнгө аймагтаа. Цагдаагийн 80 жилийн том наадам болсон бас. Шинэ начин болоод очисон. Нутгийнхаа дивжин дээр
аймгийнхаа стадионд барилдаж байгаа. Сайхан байт юм байл. Тэр сайхан ухаан дүрлэг хүмүүсийн тэр байл ашиглаж баярлж байгаа хүмүүсийн над баяр хүргэж байгаа байдал тэр энерги сайхан байсан. Арслан цолтой барилж ирсэн тэр цэнгэл тэгтээ начин болоод очно гэдэг бол ард түмэн нутгийнх нь бол дээдийн зайгаар барилж байгаа. Тэгэлгүй бах. Аймгийн арслан болохт нөө хурдан улсын цолгоор айл гэл. Маа нутгийнхаа цагт ширөөж исэн. Тэгээ 2 жилийн дараа улсын цолтой хөгөлсөн. Очоод барилдсан сайхан байсан. Одоо бөхчүүд чинь бас бэлтгэл сургуультаа хийгээд жигдэрчж бас шинэ цол авсан хүмүүс барилддаг. За форма алдаг хүмүүс бол шууд ус бүхэн өргөний намрын нэлтийн барилданд барилддаг. Тий. Би чинь 19 оны намар ер нь барилдаа алгасаагүй гайгүй барилдсан. Барилдаа тэгэл карантинлцэн шүү дээ. Он гараал. Тэгээ он карантинлах хүртэлх хугацааны барилдаанууд бүгдэнд барилдсан. Тий. Гайгүй барилдаа шөвгөрөөл байж исэн тэгээд карантинлцэн та. Яг энэ карантин болоод ирэнгүүт энэ яг бүхий халз барилдаа бас их гоё юм л да. Үзэгч хүмүүс чинь бас бүх сонирхдаг ард юм. Бөхөө маш их сансан байна. За ингэ бүр удамд ингэ явж байхад хүртэл бүх харангууд яасан сайхан юм байл гэж ярьж байна. Таны хувьд энэ халз барилдаанууд энэ шоунууд ер нь хэр гоё санагддаг вэ? Энэ сая харцгуудын барилдаа үнэхээр сайхан боллоо. Гоё шоу зохион байгуулж байна. Ер нь бас шинэлэг ийм хэлбэрийн барилдаанууд бас олон болоосаа гэж бодож байна. Сайхан олон сайхан үзэгчд бас Монголын ард түмэн маань бүгд хайртай ард түмэн тийм ээ. Илүү гоё сонирхолтой гоё шинэлэг барилдаануудыг бас үндэсний бүх холбоо маань бас хийгээсэй. Ийм барилдаа олон болоосаа л гэж бодож байна. Яг бүхийг ингээд гоё хөгжүүлээд 21 дугаар зуунд нь хөл нийлүүлээд тэгээд энэ уламжлал барилдаан бол тэр чигээрээ л угаасаа хэдэн зуун жилийн хугацаанд хөгжиж ирсэн юм чинь. Энэ сайхан барилдаанууд ингээд хөгжүүлээд ирэх гэдэг чинь бүхий нэр хүнд өсөөд ирнэ. За дээрээс энэ бүхэд анхаарал тавьдаг хүмүүс бас нэлээд илүү болох байх л та. Тий. Ийм тэтгэгч нар ихсээд, үзэгчд нь ихсээд тэгээд энэ сонирхолтой барилдаа гэдэрвэл улмал гоё болох байх л гэж бодож байна. Сагс шиг нэг тэр үлрэлээ түүhet гаргаа тий. Халз барилдаа нэг залаа аваргуудаа халз барилдаа гэдэг шиг тийм халз барилдаа эднэр болоод байвал бас гоё байх. Альсвал одоо улсын наадмаар унсан бөхтөөгөө барилдах ч юм уу тий. Намар буцаж барилддаг. Намар тий эргээд үеит болоод барилдуулдаг ч юм уу. Тиймэрхүү эднэр сайхан барилдаа зохион байгуул гоё байх гэж бодож байна. Тэгээд Монгол хүнийг тодорхойлж байгаа хамгийн том сайхан хэлбэр нь үндэсний бүх юм болоо гэж боддог. Бүхүү тайртай ард түмбэл бүхэн сонирхох нь бол дамжиггүй бөхчүүд барилдаж гэнэ гэдэг бол асуудалгүй. Тэгэхээр бол одоо хамгийн сайхан зүйл бол энэ бөхөө хүндлэх, бөхөө дээдлж явна гэдэг л одоо маш сайхан зүйл байна л да. Тэгээд манай нэвтрүүлгийн маань цаг бас нэлээд өндөрлөгт өгч байна. Юуны өмнө урилга хүлээн авч ирсэн танд баярлалаа. За мөн бүхэд хайртай Монголынхаа ард түмэнд менсгээд өгшүүлвэл та юу гэж хэлмээр байна. За ингээд Монгол бүхтэй хайртай Монголынхаа ард түмэнд бас эрүүлэнх саруул сайхан бүхний хүсэн өрөөё. Тэгээ удахгүй болох 100 жилийнхаа агаар бүгдээрээ одоо эрүүлэнх сайхан наацхын үлцэтэй сайхан эрүүлийг өөдөөд нөргөн дэвшүүлье. За баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг бас албан байгууллагууд байдгийн маань эм сервис гээд Ивэн тэтгэгч эм автосервис харилцах утас 95 25 42 42 86 69 42 44. Энд хамт олноос танд ийм гоё үнэр түлхэж байна. За одоо янз бүр юм байна энд. Одоо солоо өнгөлдөг зүйл байх шиг байна. Энэ илгэн алчуур, машин ачдаг гэдээ маш олон төрлийн зүйлийг танд өгж явуулсан байгаа. Начим таныг заавал ирж үзүүлэх гэсэн шиг байна. За дээрэс нь эдний хамт олончтой ажлын амжилт хүсье. Түрүүний та бүхэн чанж уудаг энэ цаа одоо байна. Энэ 10 ширхэгтэйгээ байна. Энэ 30 ширхэгтэйгээ. За дээрэс нь нунтаг хар манжингийн бэлтгэл гэдэг энэ хадад мандал хувьцаат компаниас гаргаж байгаа дээжлэн барих дэлгэр сүлээ цааны дээжийг танаас бэлгэлж байна. За баярлаа. За нөгөө гоё цаг чи бэлгэнд авчлаа шүү. Дараагийн бэлгэн нь Бадар хундаг гэдэг. Ивэн тэтгэгч Бадар хундаг харилцах утас 99 24 68. Таны зургийг аваад ингээд томоор хэвлээд 3 дэгээр хэлээ сайхан гаргаж байгаа. Энд чинь ингээд Бадар хундгийн логотой, Ойлш телевизийн логотой танаа хананд авраг арслан болтол ингээд хадгалагдах болтугай юм байна. За баярлалаа. Ямар гоё зураг. За. Загард магны нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт Өвөр хангай аймгийн Зүүн Баян сумын харьяат Алдрын спортын хороо Апу хувьцаат компани өгөх Монгол улсын залуу начин Баян зуулын Сэдэн содон мөрөгдөд оролцлоо. Дараагийн нэвтрүүлгээрээ дахин уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Зүүн баруунжигүрээс солон дуудуулах халдвартнууд, зүлэг ногоон дэвжэнэ золбоо гадруулах харалтнууд, дээдсийн 9 хөлт цагаан сүлдэн
нар зөв тойрч дэвих дээлтэй түмний хиймэрлэнда дэлхийд гайхуулах Монгол бүхөө. Гарид магна